Тендер шалгаруулалтын гэрээний мэдээлэл ил тод байдгүй. Тендер шалгарсан оролцогчтой байгуулсан гэрээг харах боломжтой юу? Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хууль зааснаар захиалагчийн эдлэг эрх, хүлээх үүрэгт худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх гэж заасан байна. Үүний дагуу та бүхэн цахим системээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хэрхэн харах боломжтой талаар заавар зөвлөмжийг өгье. 1-р алхам: тендер зэг ГОВ цэгмэн буюу төрийн худалдаа авах ажиллагааны цахим системд нэвтэрч орно. 2-р алхам: дэлгэцийн баруун дээд буланд байрлах гэрээ дэс рүү орно. 3-р алхам: дэлгэцийн зүүн талд байрлах хайлтсны шүүлтүр хэсгээс Баянгор аймгийн засаг даргыг сонгосноор Баянгор аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч буюу засаг дарга түүний харьяа байгууллагуудын тухайн онд хийгдсэн төсөл арга хэмжээ бүрийн мэдээлэл дэлгэцэнд гарч ирнэ. 4-р алхам: дараах гарч ирсэн төсөл арга хэмжээ бүрээс та өөрийн сонирхож байгаа төсөл арга хэмжээг хайж үзэх боломжтой. Жишээгээр та бүхэнд КОВ шат тээврийн хэрэгсэл худалдан авах ажлыг орж харуулъя. Та бүхэн тухайн арга хэмжээний нэр дээр дарж орсноор гэрээ байгуулсан байгууллага, огноо, дуус огноо гэрээний дүн зэргийг харах боломжтой. Мөн тус гэрээг PDF хэлбэрээр татаж үзэх боломжтой.